Од Бөндөр суугийн Атлас нэвтрүүлгийг эхэлж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд заяа. Өдрийн мэндийг хүргэе. За сайхан амарсан заяа. За сайхан амарлаа. Тэгээд дэлхийн орд тусаад одоо тэгээд ахад ажилдаа орж байгаа гоё байна. Тэглээ. За хоёулаа өнөөдрийн Атлас нэвтрүүлгийн машин уран бүтээлийн улирлын хамгийн ихний зарчлах улс маань хаана хөлөө? За сая хөл бөмбөгийн дэлхийн орд шалруулах тэмцээн гэж ер нь дэлхийн спорт гэлтгүү одоо ивентийн энэ салбарын одоо хамгийн том, хамгийн их мөнгө эргэлдэг, хамгийн олон үздэг энэ одоо спортын авраг, хөл бөмбөгийн дэлхийн аврагын Испани улсын талаар ингээд ярихад бэлэн болжээ. За Испани гайхалтай тий. За тэгэхээр Испани улсын хувьд бол бидний Испаниг сонсохоор ер нь бол маш их мэдээлэлтэй байдаг. Алдартай Барселона, Реал Мадрид гээл хөл бөмбөгийн багуудаас гадна Фламенго бүжгэн гайхалтай, Дарсан гайхалтай, Паяя буюу үндэсний хоол нь шүү дээ. Далайн хүнстэй будаатай урах шиг бол. Бид нар бол ерөнхийдөө аягүй сайн мэддэг. Гэхдээ энэ улс өөрөө маш олон давхар гүн гүнзгий, олон соёлын одоо бүрдэл нэгдлэр бий болсон юм гайхалтай өргөн соёл юм байна. Тэгэхээр энэ сайхан улсын талаар гэхдээ нэвтрүүлгийн нэр маань их сонирхолтой тий. Унтаж идэхтэй уурах юм байна гэдэг нэртэй. Энэс учиртай өгсөн шүү дээ. Яг л Испани ч өөрөө Европын хамгийн халуун одоо бүс нутаг, халуун бүс нутаг. Одоо зарим газар бол ингээд жилийн 300 өдөр нартай байдаг. Манайх шиг тийм бүс нутгууд их байдаг. Тэнгүүд энээсээ шалтгаалаад Испаничууд өдрийн одоо юуны цаг гэж байдаг. Siesta, Siesta буюу унтлагын цаг гэж байдаг. Европт бол ийм ус байна гэдэг бол их бага байхгүй. Унтлагын цагтай. За дээрэс нь оройн хоолой маш орой иддэг. Маш орой 9-10 цагаас хойш. Тий, иддэг. За тэгээд ярих юм бол өөр зөндөө юм байдаг учраас бид энэ одоо нэрийг бол өгсөн байгаа. За тэгэхээр уламжлал ёсоор түүхэн талаас нь би эхлэе. За Испани газар нутаг маань одоо Европ ТV-ийн баруун өмнөд хэсэгт Иберийн хойг дээр байгаа. Газар зүйн байрлалын хувьд за Африк твтэй бол хамгийн ойрхон. Тий, манайх бол Иберийн хойгийг Пиреней хойг гэж аягүй их нэрлэдэг. Пиреней хойг гэж нэрлэдэг. Пиреней гэж нэрлэдэг тий. За. За тэгээд урд нь бол нөгөө Гибралтарын хоолоогоор Африк твтэй тий бараг хил залгаж чинь 14 км-ийн зайтай. За тэгээ энэ газар нутаг ер нь бол уур амьсгалын нөхцөл байдал, энэ стратегийн ач холбогдолтой газар дундын тэнгисийг Атлантын тэнгистэй холбож байгаа энэ ач холбогдолтой байрлалаасаа болоод олон зуун, олон мянганы турш олон өөр иргэншлүүд, эзлэн түрэмгийлэгчид нэр худалдаа 8 эргэлдэг те хүмүүсийн ингээд хөлийн газар болж исэн. За тэгээд бүр хамгийн эртнийхээс нь одоо эхэлж ярих юм бол за эхлээд Испани газар нутаг ер нь бол газар тариалан эрхлэхэд маш тохиромжтой юм байна. Тэгэхээр ер нь бол чулуун зэвсгийн үеэс тэр газар хүмүүс газар тариалан эрхлэн тэ ер нь бол нам гүм, дайн дайжин багтаа их тайван амьдардаг байсан гэдгийг нь нотлохоор археологийн олдрууд маш их олддог. За эдгээр тэгээд газар тариалан эрхлэхээс гадна Иберийн хойг маань өөрөө одоо Пиреней хойг маань байгалийн баялаг маш ихтэй байж. Алт, мөнгө, төмөр, туглаг зэрэг байгалийн одоо баялагууд ихтэй түүгээрээ тэгээд зэрэгэлдээ улс гүрнүүдтэй те иргэншлүүдтэй худалдаа арилжаа хийдэг тийм улс ой. За тэгээд Испаниг одоо өнөөдрийн Испани болоход хамгийн ихний том хүч юу болсон бэ гэхээр суурьсэж ирсэн хүмүүс байгаа. Энэ финикүүд газар дундын тэнгисийн зүүн ирэг дээр байгаа. Одоо одоогийн Левант багтгүй. Ливан улсын газар нутаг те. Левантын орчмоос Финикийн иргэншлийнхэн эхлээд Иберийн хойгт орчид суурьсан байна. Тэд нэр эрэхтэй эзлэн түрэмгийлэгчнэр одоо эзлэн түрэмгийлж огт ирээгүй. Тэд нэр өөрсдөө гарамгаа нөгөө усан онгоц хийдэг хүмүүс байсан. Гарамгаа далайн тээвэрчд байсан учраас худалдаа арилжаа хийж Иберийн хойгийг одоо өөртөө олж илрүүлээд нутгийн иргэдтэй арилжаа 8 хийн алт мөнгө зэсээр нь хийгээс гадна өөртөө тэнд суурин амьдарч эхэлсэн байгаа. За тэгээд энэ хугацаанд ер нь бол дайн дайжин огт болоогүй. Тэгээ Финикийн суурьшлууд бий болсон, нутгийн суурьшлуудтай нэмэгдсэн. Түүний дараа нэг өөрчлөлт гарсан Картажууд ирсэн байгаа. Одоо манайхаар Карфагенчууд. Тэгээ Карфагенчууд англиар бол Картаж гэж нэрлэдэг. За Картажууд тэнд нийтийн тооллын өмнө 2 дугаар зуунд ирсэн. Биш. Бүр тэрнээс өмнө ирсэн. За ирээд тэд нар бол эрэхтэй эзлэн түрэмгийлж ирсэн. За эзэн түрэмгийлж ирэхдээ яарсан бэ гэхээр өөрсдийн хот улсуудыг бий болгоод одоо Кадис буюу өөрсдийнхөө нь бол Кадир, Испаниар бол Кадис гэж хотыг байгуулсан. Одоо бол байдаг шүү дээ. Тий. За тэгээ Кадис хот маань нийтийн тооллын өмнөх 1100-нд байгуулагдсан гэж байгаа. Тэгэхээр ер нь бол Европын хүн нөгөө тасралтгүй суурин амьдарсан хотуудын нэгт яхахгүй тооцогдд юм байна. За гэхдээ бид нэр зөвхөн одоо 2000-3000 жилээр одоо Иберийн хойгийн иргэншлийг ярьж болохгүй. Учир нь энд нэг маш сонирхолтой юм болсон. 1868 онд Испани хойд хэсгийн Кантабриа мужид нэгэн анчин нохоогоо хайж аваад агуу амсар болсон байгаа. За тухайн үед тэрийг нэг агуул байна гэдэг ач холбогдол өгөөгүй. Гэхдээ харин хэдэн жилийн дараа хуульч археологч Марселио Сансте Саутола гэдэг эрхэн охин Мариатагаа агууд орж судалгаа хийж эхэлсэн. За тэгээд энэ бол нөгөө хүн төрлөختний урлагийн талаарх ойлголтыг эртний ертөнцийн хүний урлаг гоо зүүн талаарх ойлголтыг
өөрчлөхөөс гадна тухайн газар нутагт хүн амьдарч ирсэн те археолог түүхэн олдврыг 36 мянган жил хүртэл урагшаа татсан тохиолдол болсон. За тэ аав нь тэр охин нь ингээд аав нь охинтойгоо орсон байгаа штэ. Бяцхан охин орчоо толгоогоо дээш өргөөд аава үхрүүд гэж одоо алдсан гинэ, уулга алдсан гинэ. А гэтэл тэр ингээ агуун одоо таазх юм уу та тий. Тэр дээд хэсэгт аврах том бизон, буг, адуу зэрэг одоо гайхалтай амьтдыг зурхаас гадна маш нарийн гоо зүй мэдрэмжтэй гэж зурсан. Тэгэхээр энийг бол Алтамирагийн агуу гэж нэрлэдэг. За тэгээд археологчд бол ойролцоогоор 15 мянгаас 20 мянган жилийн өмнө энэ одоо агуун зургуудыг зурсан гэж одоо карбон дейтинг хийж байгаа хэл та. Үзэж байгаа. Гэтэ энэ бүр 36 мянган жил хүртэл эхнийхэн зургууд хийгдэж ирсэн. За тэгээ найруулагч маань дэлгэцэн дээр нь Алтамирагийн агуун зургуудыг өгвөл бид нар үнэхээр гайхна. 20 мянган жилийн өмнө, 10 мянган жилийн өмнө хүний чулуун зэвсгийн үеийн хүний гоо зүй мэдрэмж ийм нарийн байсан юм уу, ийм өндөр байсан юм уу гэж бодохоор. Тэгэхээр тэр суурин иргэншилтэй газар байсан байгаа. Гэтэ яг нэг нөгөө бөөнөрөө одоо ижилхэн соёл ахуйтай нэгдмэл байдлаар байдаггүй тустай өөр ингэсэн те ахуй соёлтой уугуул иргэдүүд байсан байгаа. Гэтэ тэр хүмүүсийн тэр урлаг гоо зүй мэдрэмж бол маш гайхалтай байсан гэдгийг харж болж байгаа. За тэгээ Испанд бол одоо утгийн уугуул иберүүд дээр за кельтүүд ирсэн байна, финикүүд ирсэн, грекийн суурьшлууд бий болсон байна. Грекүүд бас нийтийн тооллын 6-аас биш 9-с 8 дугаар зууны хооронд маш ихээр суурин очсон байна. За тэгээд Карфагенчууд ирсэн, дараа нь Ромын эзэн нутгийн харьяа болсон. За баруун Ром мунхын дараа Вестготууд ирж эзлэн түрэмгийлсэн. За тэгээд дараа нь исламын шашинтай Маврууд гэдэгтэй Мөршүүдийн харьяа нутаг болсон. За энэ тэгээд ер нь газар дундын тэнгисийн ойролцоо Испаний өмнөд хэсэг тэр чигээрээ 700 жилийн турш исламын шашинтай эзэнт гүрний харьяа нутаг байсан. За энэ нь өөрөө Испанийг бий болгох барилга, архитектур, уран зураг энэ бүгдд нь маш их одоо уул мөрөө үлдээсэн гайхалтай соёлын тийм холимгийг бий болгож чадсан түүхтэй юм байна. За тэгээд яагаад исламуудыг хоцсон байл нөө ерөөдөө арабуудын тэлэлт нөө берберчүүд одоо Африкийн хойд зүгт одоо амьдардаг ус одоо Марокко, Алжир хавцаа амьдардаг ус. Арабын тэлэлт ерөөдөө берберийг одоо оруулаад тэгээд нөө Испани руу орж ирдэг шалтгаан бол маш олон шалтгаан. Яг шашны шалтгаан бол яг үндсэн шалтгаан биш байгаа. Тэнд бол улс төр болон стратеги тэр байрлал нь маш чухал байсан. Дээрээс нь хүн амьдран сухад маш гоё таатай. Одоо Африкийн хойд зүгийг Испантай харьцуулахаар яаж ч утсан хүн сууршилтын хувьд бол Испани 50 сая хүн амьдардаг. Тэгээд энд тэг маш одоо зөвхөн Испани болсон ч Португалыг оруулахгүйгээр те. Тэгэхээр энэ өөрөө маш гоё байралтай байсан учраас арабуудын тэлэлт орж цэний дагаад шашин орчсон байдаг. За тэгээд арабууд болохоор 711 онд ерөөдөө орж ирээд. Энэ дээрээс айгүй олон юу байдаг. Одоо Испани хаан ширээний төлөө ноёдууд одоо Испани одоо Визиготын хаан тус гэж байсан. Эдгээр ингээд унаад маш олон жижиг ингээд одоо манайхаараа ханилгууд гэх юм уу те. Үүссэн. Эдгээр нь ингээд хоорондоо хаан ширээн төлөө маш их ширүүн тэмцэл одоо өрнсөн байдаг. Энэ ширүүн тэмцэл өрнж явахад одоо 710 онд бол хаан асарсан. Залгамжийн маргаан гарч тус дотор ингээд хуваагдсан байдаг. За тэнгууд л зарим нь яасан бэ гэхээр энэ урд зүгд байгаа арабуудаас тусламж өссөн байдаг. Одоо тийм одоо юу гарч ирдэг те. За ингээд арабууд нь орж ирэхдээ Испани одоо нэлээд одоо том хэсгийг одоо Андалузия гэж нэрлэдэг. Андалузия гэж нэрлэдэг. Энэ хэсгийг бий болгоод за тэгээ эндээ болохоор 700 гаруй жил оршин тогтсон. Хамгийн гол нь хамгийн сонирхолтой нь Испанчууд 1492 онд унсан байдаг. Гэтэл бид нар мэдж байгаа шүү 1492 онд чи Христофор Колумб Америк төв рүү аялд гарсан. Энд дээр нэг гой сонд авцлаад гэн 1492 бол Испаний хувьд бол түүхэмжил гэж авдаг. Яг л юм бол нэгдүгээрт исламын одоо энэ юунууд хаан тусууд исламын одоо ноёр холын унаж байгаа. Хоёрдугаарт Кастилчууд өөрсдөө нөө юунд гарсан шинэ одоо хаан тус гарсан учраас тэд нар шинэ одоо тийм юм эрэлхийлэх ч юм уу арай өөр юм хэрэгтэйсэн. За ингээд 1492 онд Христофор Колумбыг санхүүжуулаад одоо Аз твийг нөгөө талд дэлхийн бөөрөнхий гэж бас маш олон хүмүүс боддог. Мэдээж хавтгай гэж бол мэдээж шашны хувьд бол үздэг байсан. За тэнгууд л олон хүмүүс бол энэ бөөрөнхий учраас Аз твэр рүү нөгөө талд нь очих хэрэгтэй байна. Газраар алт, торог, одоо цай маш олон юм болохоор үнэтэй байдаг. Османы эзэнт гүрний татвараас эхлээд олон одоо тийм одоо монголчууд хүртэл явж байгаа шүү дээ. Дунд маш олон дээрэмчд явж байгаа тийм шилэлтээс үүдэгдэг ч юм уу. За тэнгууд л тойр нэгэд тэр айдал бол Аз твигнийх айдал амжилтгүй болсон гэж үздэг. Гэхдээ тэр бол дараагийн маш том зүйлийг эхлүүлсэн гэдэг. Тэгэхээр Христофор Колумб болон Испанчууд яагаад ингээд дараагийн 300 400 100-д ингээд маш дэлхийн ингээд том гүрэн болж ирсэн бэхээр энэ арабуудын авчирч өгсөн энэ маш олон соёл байгаа. Луужин, газрын зураг те одоо
Геометри, математикийн мэдлэгүүд. Геометри, математикийн мэдлэгүүд. Дээрээс нь нэг юуны усан онгоцны тэр бүтээх чадрууд гэдэг ч юм уу те. Маш олон чадруудыг арабууд Азиудаас авчираад тэр нутагшуулсан байсан. Тэр үл яг ноу хав нь болоод тэгээд Христофор Колумб Америк твинийх аялал гарахад бол энэ бол хамгийн том гол суурь нь болсон гэж бол үздэг ийм төвхтэй байдаг. Тэгэхээр газар зүүн их нээлтүүд гарахад арабуудын төлөө болон Испанийн шинэ хаанууд гарч ирсэн маш том одоо нэмэр одоо болсон гэж бол үздэг. За тэгээд Испаниуд одоо энэ Арабын одоо иргэшилд орж байгаа шүү дээ. Тэрнээс чөлөөлөгдөх 1492 оны хоорондох энэ хугацааг Reconquista гэж нэрлэдэг юм байна. Энэ бол нөгөө дахин байлдан дагуулах, өөрийн газар нутгийг дахин байлдан дагуулах гэсэн агуулгатай. За тэгээ Reconquista дуусахад арабууд бол ингэсэн байж байгаа. Яг зарим одоо археологи одоо номынтай одоо ном тэд нар чинь нөгөө арабууд маш их ном цуглуулдаг байсан. За тэгээ тэр ном тэр мэдлэгийг Reconquista буюу дахин байлдан дагуулгатай христийн шашинтнууд бол тэр номын сангуудыг устгаж ирсэн юм байна. Тэрийг нь арабууд өөрсдөө нууж авч үлдсэн тодорхой хэмжээний тухайн газар нутагт байсантай хүмүүс бас хадгалж авч үлдсэн учраас энийг шинжлэх ухаан технологийн агц мэдээлэл одоо Испаниудын гарт орсон гэж үздэг юм байна. За тэгээд энэ их бас сонирхолтой 1492 онд Генуагийн далайчин те Кристофор Колумб. Генуя те. Тэг Генуя. Дэлхийн бөөрөнхий гэдгийг мэдээд исэн. Гэтэл нөгөө Испаниас газар дундын тэнгисийг ингээд зүүн тишээ яваад цаашаагаатаа ингээд Евро энтгийн далаа руу орлоо гэхэд маш их мөнгө төлнө. Отtomаны эзэнтгүй гүрэндтэй маш их хэмжээний одоо татвар говчуур юм төлнө, далайн дээр хэмжээд анир өндөр эрсдэлтэй. Тэгэхээр уг нь бол энтгийг л хайж явсан гэж байгаа юм тий. Атлантын далаа руу. Дэлхийн бөөрөнхий юм чинь тэнд бол их газар байгаа гэж огт мэдэхгүй байгаа. Одоо New World гэж шинэ дэлхий байгааг огт мэдэхгүй. Энэ далаа гатлуул энтгэгт очино гэж итгэжсэн учраас уг нь бол энтгийг рүү явсан. Гэхдээ зүүн тишээ биш, баруун тишээ энтгийг рүү явсан гэж байгаа. Тэгээд хэд хоног гэлээ явчаад Панам дээр ирсэн гэдэг үлээ. Карибын тэнгисийн арлууд дээр. Тийм, Карибын тэнгисийн арлууд дээр анх ирэхдээ өөрийгөө энтгэгт ирчлээл гэж ойлгоод Индия гэдэг. Тэгээ хүмүүсийн Индиан гэж нэрлэлсэн тийм. Тэгээд Индиан гэдэг одоо нэр маань түүнээс үүдэлтэй. Индиан хүмүүс гэдэг те бид нар бол. Тэгсэн мөртлөө энэ бас ингээд энтгэг рүү би ингээд Атлантын далаа гатлаад энтгэгт очиё. Дэлхийн бөмбөрцөг хэлбэртэй гэдгээ Португалийн хаан санал болгосон байгаа. Миний одоо энэ замыг санхүүжүүлээч гэд. Тэгсэн чинь Португалийн хаан үгүй санхүүжүүлэх боломжгүй гэд. Тэгээ Испани хаанастай одоо шинээртэй ингээд шинэ улс бий болж штэ тусгаар тогтносон христийн шашинтай эдлэн төрөнгөйлөгчдийг хөөгөөд гаргацсан. Тэр хаанаас үсээд мөнгө өгөө санхүүжилт аваад 3 онгоц хөдөлсөн гэж байгаа. 3 хүн онгоц 30 онгоц илүү. Тэгсэн мөртлөө онгоц нь маш жижиг хэмжээтэй гинэ. Одоогийн бидний төсөөж байгаа том усан онгоцны хэмжээтэй биш. Маш жижиг хэмжээтэй усан онгоцтой байсан. За тэгээд нэг удаан бас далаад аялаагүй байсан. Тэгээ очихдоо энтгэгт очлоо бодсон чинь шин дэлхийг нээчихсэн. За тэгээд түүнээс хойш нөгөө Португал ч нөөрэ бас далайн том те гарамгай эзэнт гүрэн байдаг. Португал, Австрал хоёрын биш ээ, Испани хоёрын өрсөлдөөн маш өндөр байсан. Тэгээд тэр хоёр маргаана Ромын папаар очиж шийдвэлж. Тэгээд Ромын пап одоо тэр хоёрын маргааныг зуучлаад Тордесиалын гэрээ гэж гэрээ байгуулсан байгаа. За тэр нь газрын зураг дээр зүгээр ингээд хөндлөн бараг зураас татсан гэж байгаа. Тийм, уртаар ингээд зурчихдаг тийм. Энэ газараас баруун тийш нь Испани мэдлэлт байна. Зүүн тийшээ газар нь Португалийн мэдлэлт байна гэж шийдээд өгсөн. Тийм учраас өнөөдөр Испани хэлээр дэлхийд 600 гаруй сая хүн ярьдаг. Испанд байгаа хүмүүсээс илүү их хүн Испани хэлээр ярьдаг. Учир нь Латин Америкт байгаа. Тийм. Дээрээс нь нэг одоо албан ёсны хэл нь Испани хэлтэй энэ ус маш олон байдаг. Одоо бүгд бүтэн тип биш тийм бүгд бүтэн тип байна. Тэгэхээр бол англи хэл тийм байх шүү дээ. Америк, Канада, одоо Австрал, Америк ч өөрөө албан ёсны хэл нь англи хэл гэж бас явдаггүй шүү дээ. Албан ёсны хэлгүй улсууд. Тэгэхээр яг аргагүй Испани хэл одоо дэлхий дээр хамгийн олон улс ярьдаг хэл хэлж бол ерөөдөө буруудахгүй гэсэн үг. Бас хамгийн их хүн ярьдаг хэлүүдийн нэг нь мэдээж эхлээ хятад байгаа л та. Тийм, хятад байгаа, англи хэл байгаа, тэгээд Испани хэл байгаа. Тэгэхээр Латин Америкийн орнуудаас зөвхөн нөгөө Бразил, Португалаар яриад учир нөгөө Тордесиалын гэрээний дагуу Португал одоо нээх илрүүлэх ашиглах эрхийг авсан. Латин Америкийн бусад орнууд бүгдээрээ Испани хэлээр ярьдаг. Яг Өмнөд Америк, Төв Америк гэж хэлнэ. Гэхдээ тэр дундаа Суринам ч Нидерланд, Холландаар ярина, Голландаар ярина. Юунууд болохоор Гаянагийн хувьд бол англиар ярина. Нийслэн Жорж Таун гэдэг. За Гвианагийн хувьд бол францаар ярьдаг. 3. Френч Гвиана. Тийм, Френч Гвиана. Бид нар нэг ярьдаггүй зөвхөн Бразилийг л ярьчдаг учраас хүмүүс бас тийм 3-оос байдаг штеп гэж магадгүй учраас хэлжлээ. За ийм бас нэг сонирхолтой бид нар Гибралтарын хоолой гэж ярьдаг шүү дээ. Нэрлдэг тий. Гэтэл Жабал Тарик гэдэг нэртэй.
Холоо юм байна. Одоо Жибралтар одоо гэж байгаа юм шиг тийм Жабал Тарик. Тэр нөгөө шалтгаан нь хойд Африкийн исламын халифатын эрх мэдэл хурдтай тэлж явах үед Бербер араб цэргүүдээс бүрдсэн харьцангуй жижиг аримтай жанжин Тарик ибн Заядын удирдлагаар Гибралтарын хойлоо гатлаад Иберийн хойгт газардсан юм байна. Тэгээд нөгөө одоо юу нөгөө ислам гэсэн те нөгөө мавруудын үе хэлж байгаа шүү дээ. Тэгээд тэр хоолойг нь тэр жанжны нэрээр буюу Тарикийн уул Жабал Тарик гэж нэрлсэн. Жабал Тарикийн явсаар хагаад Гибралтар болсон юм байна. Тий. За тэгээд нэг Гибралтарыг бас авдаг шалтгаан Испани хаан Филипп нас орж байгаа шүү дээ. Ямар нэгэн удам юу байхгүй, залгамжлагч байхгүй. За ингээд бол одоо хин дараагийн хаан болох уу гэдэг. Энэ дээр болохоор Австрийн Хабсбургийн удам тэрийг одоо Испани одоо хааны удамч өмсөрөхөд Австрийн Хабсбургийн удам байгаа байхгүй. Одооний одоо Испани хааны удамч нь. За тэгэнгүүт энэ дээр яасан мэхлээр юу байсан бэ? Гибралтарыг авахын тулд маш олон тийм улс төрийн олон зүйлүүд болж Англи болон одоо Британи гэж байна те. Британи болон Нидерланд хоёр яг тэр үеэр нь Гибралтарыг авсан байдаг. Гибралтарыг аваад дараа нь Англи Гибралтарыг одоо өөрийн одоо мэдлийн ус. Яг тэгэхээр тэр газар дундын тэнгис бол яг тэр бүс нутагт ямар нэгэн колонтой, ямар нэгэн өөрийн гэсэн бүс нутагтай байдаг бол ер нь англи хэлдэг маш олон улсууд бол их чухал байсан. За тэгээ англи энэ дээр их зөв тоглолт хийж авсан. Одоо бол Испани Гибралтарыг манай нутгаа гэж одоо бөө юм. Хөл өмнөд дэлхийн орд төрүүлчихэд барьсан пайз нь Гибралтар бол Испани нутаг шүү гэж хэлсэн тийм юмнууд. Тэр 2010 оны хотор шүү. Сая шилбэл Аргентин хөл өмнөд дэлхийн орд дээрээс тоглолцоод Фолклендийн ард бол Аргентиныг шүүхдэг бичиг барьсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо маргаан бол одоо явдаг. За тэнгууд л өөр одоо хоёлаа газар нутгийн юу нь ярьчих те. Испани хувьд бол одоо Европын одоо их газараас өөр одоо их газарт өөрийн гэсэн эзэмшилтэй одоо шил Африкт эзэмшилтэй болсон. За тэр нь болохоор Мароккогийн хойд зүгтүүдийг одоо Сеуте болон Мелия гэдэг хоёр. Одоо сая бол ингээд маш олон одоо дөрвөгчд ингээд тийш орж штэ. Одоо далаагаар усан замаар орсон хүмүүсийг авч олоо гэж нөгөөд нь усаар дамжиж шахуу орцсон. Жижиг завар зундаа хүмүүс нас ороод 15 мянган шахуу одоо тийш орлоо гэж үзэж одоо бөө юм болж штэ. Бөө одоо энэ одоо одоо барууны хэвлэл мэдээлэлээр бол зогсоог ярьж штэ. Тийм хүн амны хэрэг гарч जैन. За тэгээ тэр нэг Сет болон Мелия хоёр ч юу хүмүүсийн аж амьдралд амар их нөлөөлж байгаа тэр чинь. Тийм олон ороод ирж. За энэ хоёрын учир юу гэхээр яг хөө бүр эртний түүхүүд үүдэг. Энэ хоёрыг бол Испани ингээд эзэмшсэн тохиол байсан бол 1956 онд Марокко бол тусгаар тогтносон. Марокко тусгаар тогтнонгуудаа одоо Сет болон Мелия хоёрыг бол өөрийн нутаг дэвсгэрж үзэж эхэлсэн. Яг тэгмэл Мароккогийн газар нутаг дээр нэг сонин 3 нутаг байхгүй одоо Танжер шүү дээ тий. Танжер одоо Сеуте болон Мелия гэдэг газрууд байгаад. Тэр нь өөрсдийнх мэдл байхгүй учраас яг Испани Гибралтарт байдагтай адилхан байгаа байхгүй. Мароккогд бол бас зүв байх түүхэн газар. За ингээд энийг бол испанчууд өөрсдийн бол салшгүй нэг улсын гэж үздэг. Ингээд Испани автономит улстай. Энэс л од Мароккото тийм маргаанууд бол байдаг. За тэгээд одоогор бол Сеуте Мелияг бол Европын холбооны гаднах одоо хуурай газрын хилтэй цөөн бүсүүдийн нэг гэж л үздэг. Ийм газар байгаад гамаа. Тийшээ нөгөө дөрвөсөд хойд Африкийн дөрвөсөд маш их ордог тий. За тэгээд Испани газар нутгийг хэдүүл одоо ингээд Монгол улсын 3-1 шиг газар нутагтай. Одоо 500 мянган км талбай нутагтай боловч Испани маш том тийм одоо сунсан том газар нутагтай. Жишээлбэл бид нар газар нутгийн нэгсд одоо Майоркогийн арлууд байгаа шүү тий. Палма да Майорко гэдэг тий. Энэ арлуудаас урагшаа Канарын арлууд буюу Мароккогийн хилээс ердөө 100 км-ийн зайтай арлууд байгаа шүү дээ. Энэ арлууд хүртэл ийм том сунсан зай бол одоо Испани газар нутгийн одоо харьяа ийм бүс нутаг. Тэгэхээр газар зүйн одоо хувьд ингээ харах юм бол их том болчихж байгаа нөө тэлэлт нь. Маш сонирхолтой. Тэгээд нөгөө Моршүүдийн үеийг ингээ ярихад бол энэ зөвхөн нөгөө одоо Европыг исламжуулсан цаг үе гэж бол хэлж болохгүй. Учир нь энэ үед маш гайхалтай соёл, шинжилгээ ухаан, технологи, мэдлэгийн нээлтүүдийг тэр бүс нутагт хийсэн. Тэгээд барилга архитектурын хувьд ч гэсэн өнөөдөр одоо Кордовагийн Эксэм, Севилийн Жералда цамхаг болон Гранада дахь Алхамбра ордон зэрэг энэ бол зүгээр архитектурын гайхамшиг, үнэхээр үзэсгэлэнтэй нөгөө исламын шашны соёлын өв, нутгийн соёлын өвтөө нийлээд хичнээн гайхалтай зүйл болсон бэ гэдгийг харах бүрэн боломжтой. Тэгээд нөгөө Ал-Андалусия гэж нэрлэдэг байсан шүү дээ. Тэг яг энэ тэр нөгөө одоо эзэнтгүй гүрнийг нь Умаядын халифатыг байж байгаа. Тэгээд сүлдээ өөрсдөө тусдаа Ал-Андалусия гэдээ болсон. Одоо Алхамбра, Алмария гэдэг одоо ийм нэртэй хотууд, газрууд, хүний нэрнүүд, эмэгтэй эрэгтэй хүүхдийн нэрнүүд, араб гаралтай нэрнүүд маш их байдаг. За хоёул ивент ч танилцуулах уу? За тэгээ өнөөдрийн дугаарын ивент итгэгч нь бол чанартай амьдрын үрээтэй Мортон Резиденс байна. За зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн дэргэд байршилтай Мортон Резиденс төсөл нь нийт 3 блок 12 давхар доороо нэгдсэн B1 B2 давхарт 345 автомашины дулаан зогсоолтой 375 айлын хотох юм а. За ашиглал нь 100% орсон бөгөөд 2 дугаар ээлжийн
орон сууцнд 58-аас 122 м2 бүхий 2-4 өрөө бэлэн байруудыг худалдан авах боломжтой байна. За морьтын резиденс төсөл нь маш олон давуу талтай бөгөөд тэр давуу талуудаас нь дурдахад ус цэвэршүүлэх нэгдсэн төслийн систем нэгдсэн системийг төслийн хүрээнд суурьшуулсан. За энэ юу гэсэн үг вэ? Юу гэсэн үг вэ гэхээр аль бүр тусдаа ус цэвэршүүлэгч авах шаардлагагүй. Та бүхний карантаас ирж байгаа ус өөрөө төслийнхөө хувьд нэгдсэн системээр суурьшуулагдсан ус цэвэршүүлэгч байгууламжийг даваад ирж байгаа болохоор энэ бол зайсангийн хувьд бол маш чанартай ус хэрэгжилж гин гэсэн үг. Тэгээд зайсан орчмоос орон сууц судалдаж аваад амьдарч байгаа өргөд хүртэл усны чанар маш сайн байна гэж ам сайтай байдаг юм байна. За тэгээ бас нэг давуу тал нь манай барилгын стандартаар бол орон сууц судалдаж авах тактны хэмжээг 30% тооцож борлуулж худалдаа авахчаас мөнгөний авдаг бол морьтын резиденс нь 100% тагтаа огт тооцохгүй та тактны талбайг худалдаж авахгүй гэсэн үг юм байна. За тэгээ энэ нь бол хоёр өрөө байранд бол нэг балконтой айлд бол 345 м2, хоёр балконтой айлд 7 м2 гэсэн үг. За энэ нь хамгийн багаар бодоход л 20-45 сая төгрөгийн хэмнэлт урамшуулалт бий болоод байна гэсэн үг байна. За тэгээд энэ зогсоол нь надад бүр амар таалагдаа. 375 айлын хотхон орон сууц хэрнээ доод болон дулаан болон ил зогсоол нь нийлээ 430 авт зогсоолтой. Наа чи зөвхөн B1 B2 нэсэн. Үгүй B1 B2 нь 345 байхгүй. Тэгээд тэг гадантайгаа нийлээ 430. Тэгэхээр маш гоё байгааз. Тийм байна. Улаанбаатар хотод ер нь бол айл өрхөөсөө илүү зогсоолтой орон сууцны хотхон маш ховор шүү тий. Тий, ховор шүү. Тэгэхээр ийм зогсоол байна. Тэгээд мөн барилга хоорондын зайн 45 м-ийн зайтай. Манай стандарт бол 30 м байгаа юм байна. Гэтэл 45 м-ийн зайтай гэдвэл маш тий сэлүүхэн зайтай, гаралгаж, салхилгаж таатай. За тэг хүүхдийн тоглоомын талбай насны ангиллаар хамаарат өөрөөр тоноглогдсон ба Дани улсын дэлхийн тэргүүлэх компани брендинг хүүхдийн тоглоомын тоног төхөөрөмжөөр тоглоомоор бүрэн тоноглогдсон гэсэн. Тэгэхээр хүүхдийн аюулгүй байдалд маш сайн анхаарсан байна. За тэгээ мэдээж хотгондоо нохоо салхилуулах талбайтай сүү эдэнийхээ дээжийг өргөх сүүрүүдэг талбайтай гэдэг ч амар том юм байгаа хэвээр. Уламжлал шүү дээ тий. Тийм уламжлал хүний сүсэг бишрэн шүү дээ. Энэ бүгдээ нөгөө цонхоороо өрөхгүй, айлын цонх зааваруулахгүй, хүний маш зааваруулахгүй хийнэ гэдэг чинь айгүй чухал байхгүй юу? Тэгэхээр энэ бүгдийг шийдэж өгсөн болон ер нь бол тэгээд нөгөө барилгын гадна фасад, тоног, гаражийн хаалга, смарт систем энэ төр нь ерөөсөө дандаа холбооны бүгдэн баримтах Герман улсын болон Итали, Японы бүр шилдэг үйлдвэрлэгчдийн тоноглолоор бүрэн тоноглогдсон. За тэгээд төслийн манд байршил бол зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн дэргэд байршилж байгаа. Борлуулалтын алба нь энэ морьтын резиденсийнхаа 2 давхарт байрлаж байгаа юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авч орон сууц судалдаж авахыг хүсвэл 76 тэгтэг 67 76 тэгтэг 67 болон 90 7001 90 7002 дугаарыг утсаар холбогдоод мэдээлэл авах бүрэн боломжтой. Ивент итгэгчтэй баярлалаа. За баярлалаа. За хоёлаа Испаний хоол руу нэг аль дорох уу? За тэгээ. За би Испаний хоол руу орохдоо зүгээр Испаний хоолууд юм гоё мой гэж дуртахаас илүү Испаний хоолны соёл, ер нь дэлхийн хоолны соёлд энэ Өмнөд Америк болон Төв Америкаас ирж байгаа энэ бүтээгдэхүүнүүдтэй энэ хүнсний бүтээгдэхүүнүүд ямар том өөрчлөлт ийсэн. Тэр өөрчлөлт ороход Испани улс ямар том нөлөө үзүүлсэн бэ гэдгийг бас хажуугаар нь дурдангаа ярьчих гэж бодож байна. За Америк тэгнээс өмнө хүндрэлтэн улаан лойл гэдэг юм бол шилбэл Америк төвдөл байсан баг л та бус газрууд ерөөсөй байдаггүйсэн. Бас төмс тий. Тий яг улаан лойл өсөглөж байгаа төмсийг дурдах юм. За улаан лойл Испанчууд байлдан дагуулсан Өмнөд Америкаас олоод Испани хоолнд хамгийн том нөлөө үзүүлсэн Америк бүтээгдэхүүн гэж авдаг. За тэгээд энэ болохоор анх бол Мексик болон Мексикийн жоо хурдхан Төв Америкаас өнгөтэй гаралтай юм баг. За энэ болохоор хоолны хувьд хүйтэн улаан лойлын шүл, улаан лойлын соус, далайн хоол, тапас зэрэг хоолнд өргөн хэрэглэгддэг. Улаан лойлгүйгээр орчин үеийн Испани хоолыг бол төсөөлөх боломжгүй. За тэгсэн чинь улаан лойлтой Испани хоолны соёл чи өөрөө дэлхийн хамгийн том хүнсний байлдаан гэх юм юу гэмдэ нэг тийм тоглонгоо улаан лойлоор байлддаг шүү тий. Тийм баяр байдаг. Тий баяр байдаг. Энэ баярыг үүсэх бас эхлэлийг тавьсан байдаг. Энэ болохоор дэлхийн 2 дугаар дайнд дуусаад 1945 онд гарсан ийм соёл юм байна. Ла Томатино гэж нэрлэдэг. За дэлхийн хамгийн том хүнсний байлдаан гэдэг нь ерөнхийдөө энэ хэдхэн өдрийн дотор 120-с 150 тонн улаан лойлоор хоорондоо байлддаг байна энэ бол. За энэ соёл яаж үүссэн бэ те айгуу сонио. Испани Буньол гэдэг жижигхэн тосгон байт юм байна. Энд хэдэн залуучууд ингэж маргалтан гутаа хүнсний гадуур зарж байгаа хүнсний юмнууд ч тэндээс аваад ингээ хоорондоо нэг нь лойл улаан лойл шийдсэн нөт нь шийдсэн юм байна. Тэрнээс өрхөдөө үүссэн ийм соёл юм байна.
За тэгээд энэ болохоор 1940-40-с 50-аад онд ингэж байжгаад дараа жил нахад энэ жоохон фестивал Америктэй хүмүүс чинь энэ их сонирхолтой яд бол хин энийг гимтэхгүйгээр тэгээд ингээд улаан тойлж идэх юм юутай юм байна. За тэгээд тэрний ургацын үе таарсан те улаан тойлж мэлхтэй. За ингээд энэ болохоор ингээд улс үндэстний буюу ингээд баяр одоо наадмын хэмжээтэй болж эхэлсэн байдаг. За ингээд энэ залуучууд үүсгэсэн ингээд улс даяараа ингээд явсараад парад болоо. За энийг бол нөө Франкогийн үед бол тодорхой хэмжээнд хоригдж исэн улс төрийн агуулгатай юм зэм ингээд. За одоо бол энэ болохоор жил болгон болдог. Хүмүүс бүр ингээд жил болгон селебрэшнт ингээд зорж очдөг. Энэ улаан тойлын одоо тулаанд нь орох гэж хүмүүсийг очдөг. Тэгээ улаан тойлыг одоо шууд ингээд бүтнээр наваа шидэхээс бол жоохон баазт юм байна. Шүүсийг нь гаргаад. Тий, шүүсийг гаргаад хүн гимтэхгүй болгож байгаа давхар. Одоо шийдвэл ингээд улаан тойлыг шидэх юм бол одоо эрэгтэй хүмүүс чинь хүчтэй шидэх юм бол сүн гимтэн шүү дээ чинь цохилдог юм дээ. Тэгвэл жоохон базан гутал тэр чинь ингээд жоохон ингээд хаграа цуурч шүү дээ. Хүн рүү шүү дээ. Нэгдүгээрт хүн гимтэхгүй, хоёрдугаарт нэг гоё нэг тийм улаан юу болгож байгаа юм. Одоо нэг будаг шиг болгож байгаа юм тий. Тийм байна. Улаан одоо лойлны соусаар ингээд будагдах нь шүү дээ. Будагт тий. Одоо энтхийн нэг юуны будагны баяр үлдэн шүү дээ. Яг тэрэн шиг. Тэр хоол ийгдэг тий тэр. Будагны баяр ч өөр айгүй том баярдаг. За улаан тойл маань ийм том соёлыг бол Испани улсад за одоо дэлхийн нийт ч гэсэндээ одоо энэ паста одоо юу гэдэг те спагетти маш олон дээр ер нь улаан тойл юм их баг болсон те. Тэр цэцмэ газар дунд нэгсэн орчмын хоолндоо. Тий. За тэгээд дараагийнх нь төмс гэж байгаа. Төмсийг бол патата гэж болоо. Өмнөд Америкт бас нэрлэдэг ус. Энээсээ потато гэж үсэд бол дэлхийн нийтээр тарсан. За Өмнөд Америкийн Андын нураас гаралтай ийм хоолой Испаниар дамжаад Европ тархсан. Энэ хоолой дандаа Испаниар тархсан байдаг. Испани алдартай одоо тортilla, за төмсний омлот, шүл, шарсан дөмсгöd олон төрлийн хоолны үндсийг бол тарьчихсан. Дараагийнх нь чинжүү болон паприка орчсон. Мөн Америкт дэвс гаралтай Испани хоолны амтлагчийн хувьсгалд одоо айгүй том одоо соёлын хувьсгалд айгүй том өөрчлөлт хийсэн. Хоолны амтлагчийн хувьд бол. За хатаасан улаан чинжүү гаргаж одоо аваад за чоризо хям, махан хоол, далайн хоолнд гол амт оролдог бүтээгдэхүүн энэ байна. За какао болон шоколад Төв Америкийн Ацтек Майчд ирэлж өссөн бүтээгдэхүүн. За Испанчууд анх Европоос ингэ дөргөн тараасан байдаг. Гэтэ маш олон зүйлээ Испанчууд өөртөө авч үлдэж чадаж өөртөө брэнд болгож чадаагүй нэг нь шоколад байгаа юм тий. Харин өөр улсууд энийг хөгжүүлээд гоё болгоцсон. Эхэндээ элсэн чихэртэй болж хаадын ордонд хэрэглэдэг тансаг хүнсэлсэн Испани шоколад өнөөдөр уламжлал хадгалагддаг. Гэхдээ яг нэг гол брэндүүдээ өөр улсуудаас алдсан байгаа. Дараагийнх нь одоо Эрдэнэ шив. Америкийн уугуул үрдэр. Испанд будаа шиг гол хүнс болоогүй ч зарим бүс нутгийн хоол, малын тэжээл, хөдөө аж ахуйд маш чухал үүргийг бол Эрдэнэ шиш гүйцэтгэдэг. За буурцагны төрлүүд байна. Америк дэвс ирсэн олон төрлийн шош буурцаг Испани уламжлалт хоолнд орсон шөл, мах, хөдөөгийн одоо орон нутгийн хоолнд их хэрэглэдэг. За ваниль болон хам бархцоо гэдэг зэрэг жимс байна. За ваниль нь одоо Мексикээс гаралтай. За хам бархцоо халуун орны зарим жимсний Испани эзэнтүүдийн худалдааны сүлжээгээр дамжиж Европ тархсан. Ийм төвлөд. Тэгэхээр энэ хоол, хүнс, соёл гэдэг бол өөрөө бас олон зүйлийг агуулж явдаг. Испани өөрөө колоничлын үеэс ийм олон зүйлийг бол дэлхийн нийтэд бас ингээд Өмнөд Америкаас авчираад дэлхийн нийтээр тарааж өөртөөхөн соёлыг бас хөгжүүлсэн ийм одоо түүх байна. За тэгээд энэ одоо энэ шинэ газар нутаг нээж байгаа тэр хүмүүсийн чинь конкистадор гэдэг шүү дээ. Одоо шинэ газар нутаг байлдан дагуулж байгаа тэр хүмүүс. Энэ Испани энэ колоничлол шинэ газар нутаг нээсэн процессыг хүн төрөлхтний түүхэнд хамгийн том соёлын солилцоо гэж үздэг. Маш их хэмжээний хоол, хүнс, мэдээлэл, баялаг, худалдаа арилжаатай дамжсан. Тэгээ түрүүн би нөгөө хэлжсэн Кристофер Колумби аялал 3 онгоцтой Испаниас гарсан юм байна. 90 хүний бүрэлдэхүүнтэй. Санта Мария, Пинта, Ниния гэдэг 3 онгоцтой. Тэгэл ерөөсөө өөрөө нөгөө дэлхий бөмбөрцөг бөөрнкий гээл итгэл явуул гэдэг те баруун тишээ яв гэдэг нөгөө усан онгоцных нь итгэл алдраал өдөр болгон ус далаал харагдаад байдаг. Сүүлдээ онгоцон дээр бослог гарах шахажиж. Тэгсэн чинь нөгөө Колумбо хитгэн өдөр одоо хитгэн өдөр гээл гүрээлгээл байсан байгаа. Тэгээд 1942 оны 8 дугаар сарын 3-нд Испаниас хөдлөөд 1942 оны 10 дугаар сарын 12-нд буюу 4 сар 9 хоногийн дараа газар гэж чарлаад шинэ газрыг нээсэн. Энэ нь тэгээд нөгөө Багами арлууд дээр очсон. Тий, Багам дээр очдог бах тий. Тий, анх очсон. Тэгээд ийм ингээ шинэ газар нээж байгаа ер нь бол тий хүмүүс шинэ газард нээсэн тэр эрхмүүдийг конкистадор гэж нэрлэдэг. Байлдан дагуулагч гэж нэрлэдэг байх нэ. За тэгээд Испанчууд бас их олон улсын нэрийг өгсөн. Тэгээд соёлын солилцоогод яг л гоё зөвлөлөө л дээ. Жишээлбэл Испани тухайн одоо хаан Филипп гэж байдаг тий. Филипп хааны нэрээр Аз тивийн улс Филиппин улсыг бол нэрлсэн. Филиппинс тий. Тий, одоо алдарт одоо аялагч одоо Магеллан биш бас Испани тий.
Тэ Магеллан нь яг харахгүй одоо Испанаар Магаян гэж одоо дуудаж болно. Яг бид нөө Магеллан гэдэг одоо сурцсан дэлхийг анх тойрсон юм байна. Тэгэхээр Испани улс яг харахгүй газар зүйн их нээлтүүдийн хувьд бол дэлхийд их олон том өөрчлөлтүүдийг авчирсан юм улсаа. За тэгээ Испани нөгөө колоничлын талаар яг эерэг сүрэг янз янзын ойлголт байдаг л та тийм. Гэтэ өнөөдөр хүртэл энэ талаар бол маргаан байдаг. Гэтэ нэг хэсэг нь бол Испаниг шинэ газар, шинэ твд хот байгуулад, сургууль байгуул, зам бомб байрж, имлэг байгуулад өөрсдийн шашнаа авчирсан те. Ер нь бол соён гэгэрүүлсэн одоо хөгжил дэвшлиг авчирсан гэж одоо үзэгтэй хэсэг байдаг бол нөгөө хэсэг нь нутгийн уугуул ард түмний соёл иргэншлийг сүйтгэж өгөө болгосон халдвар төвчсөн авайдсан те. Ерөөсөө хүн амынх нь 90% халдвар төвчнөр үг болгосон шүү дээ те. Албаны хөдөлмөр эрхлүүлсэн боолчлол руу те одоо боолчлолд оруулсан маш их баялагийг их газрынхаа Европ руу татсан гэж үздэг. Гэхдээ энэ бол яг хуу сайн муу аль талтай. Гэхдээ нэгэнд түүхэнд хэрвээ гэдэг ойлголт байхгүй. Нэг нь болоод өнгөрсөн зүйл те. Тэгэд орчин үеийн буюу одоо газар зүйн их нээлтүүдийн дараа маш их боолчлол эхэлсэн шүү дээ дэлхий дээр. Зөвхөн бид Америкийн кино үзээд Африкийн боолуудыг Америк руу зөөсөн гэж үзээд байдаг. Яг үүндээ Испанчууд тэр нутгийн иргэдэг бол маш ихээр боолчилж өөртөө соёл одоо маш олон зүйлийг тулгсан байдаг. Тэрнийхэн шашнаа тулгсан да. Тэрний олон зүйл нь одоочсон зарим нэгэд хадгалах үлдсэн гэдэг юм зүйлүүд бол байдаг. За тэгээд колоничлын үед бол ер нь бол ингээд Испани, Португал хоёр маань ер нь бол дэлхийг ер нь ингээл одоо шинэ газрыг нээгээл колоничлол яваад шүү дээ тий. Тэгээ энэ үед эзэнт гүрний наран жаргадаггүй эзэнт гүрэн гэж нэрлэдэг байсан Испаниг. Шалтгаан нь нөгөө өөрийн иргэшэл газар нутгийн дэлхийн бөмбөрсөг даяар байсан болохоор одоо Филиппинд те нар жаргаж хахад одоо Испанд ч юм уу нар мандж яадаг. Испанд нар одоо жаргаж хахад Өмнөд Америкт нь Мексикт нь нар мандж яадаг ч юм уу те. Тэгээд Испани эзэнт гүрнийг бол наран жаргадаггүй эзэнт гүрэн гэж нэрлэдэг байсан. Бол Филиппин, Испани, Мексик тэр нар жаргахгүй л те очсон. Тийм байна. За өөр сони юу вэ? За тэгээд хоёлаа юу бай та те. Испани хувьд бол нөө Франкогийн үеийг бас салд дурдсан зүгээр бах те. За яг хоо Испани улс одоо ингээд газар зүйн их нээлтүүдийн дараа ингээд өөрсдийн колоничлт болж аюул олон түүхийг одоо яаж байгаа. Бид нэвтрүүлэг богинох учраас зарим нь товчлогоос харахгүй болж байна те. За Франко гэж нэг дарангуул гарч ирсэн 1939 онд гарч ирээд за тэгээд насартлаа бол энэ 1975 онд одоо Испаниг бол ерөөдөө дарангуйлсан. За Франкогийн дараа бол Хуан Карлосын одоо өөрсдөө хаанууд нь хахад ирэх мэдлэлтэй болж байгаа юм тийм. За тэгээд нэг Испани хувьд бол 78 онд бол өөрсдөө үндсэн хуулиа, шинэ үндсэн хуулиа гаргаж ирээд за ингээд ардталсан улс руу шилжсэн байдаг. За энэ дээр бол би Франкогийн үеийн тэр янз янзын хямрал янз янзын юмыг би хөл бөмбөгөр аягүй гоо жишээ аваад ингээд яриад өгч гэж бодож байна. За Франкогийн үед бол ингээд янз янзын ингээд асуудлууд гардаг. Ялангуяа үндэсний үзэлтэй одоо нэг Гитлер, Муссолини, Франко гэл нэг баахан нөхдүүд гарч ирж байгаа шүү дээ. Яг тэр үед ингээд 39 онд бид нар ингээд Хитлер болон Муссолини ч юм уу одоо Сталиник ч юм уу ярьдаг бол Франког бол яг энэ дээр ярих хэрэгтэй юм байна таахгүй. Яг бол 1939 онд гарчсан. Испани руу бол ерөөдөө ингээд аль нэг улсын зэрэг орж ирээгүй ч гэсэн Испани бол ерөөдөө өөрсдөө авторитар дэглэмтэй учраас нөгөө Хитлер ч юм уу Муссолинигоо дэмжих тийм магадлал бол байсан тийм. За тэрийг бол одоо бас ингэж ярих юм бол зөндөө юм ярих гэдэг. За тэгэхэд Испанд ч өөрөө нэг Каталон, Баск гээд болоод яг аль биесийн дөрвөн хэлтэй шүү дээ. Дөрвөн хэлтэй. Дөрвөн хэлнийх одоо хоёр том одоо юу байгаа шүү дээ. Каталон, Баскоор л ерөөдөө дээр үеэс Испанчуудын хувьд бол соёлын хувьд бол өөр байдаг. Одоо Баск хэл гэдэг ч юм бол дэлхий дээр хаанч байхгүй тусдаа нэг хэл байгаа байхгүй юу? Тийм дэлхий дээр хаанч байхгүй Индо-Европын хэлний угшил байхгүй Европын цорын ганц хэл. За тэнгуул энэ Каталон болон Баскуудыг хин ч юм болохоор Франко ч өөрсдийнх нь Испан гэсэн юм тулгаж ирсэн маш. Одоо Кастила тулгасан тийм Кастила тулгасан хэлний хувьд соёлын хувьд одоо Каталон хэлийг ингээд баг үзхийн жоохон багасгадаг ч юм уу те Баск хэлийг бас тэгтлэн чи өөрөө эдгээр хүмүүсийн хувьд болоо Барселона болон Билбао хоёр шүү дээ те. Ерөнхийдөө Испани 3 том хот нь Барселона, Билбао, Мадрид 3 байгаа байхгүй те. Тэгэхээр энэ Баск, Каталон, Кастилийн 3 том хотын хувьд бол одоодсон байдаг. Тэнгүүд Кастилчууд энэ соёлыг тулгадаг гэсэн. За тэгээд Испанийг бол нэг хэл нэг үндэсний үзэл дор ингээд төвлөрүүлэх гээд Франко бол маш олон янз янзын ажлууд хийсэн. За шийдэл Каталон хэлний хэрэглээг хязгаарласан, Каталоны төрийн билэгт үндэсний хөдөлгөөнийг тарамтлсан, орон нутгийн байгууллагууд эрхийг хассан. За энэ нөхцөлд яасан бэ гэхээр Барселона гэдэг хөл өмгийн хөл бөмбөг гэдэг бол Испанд бол өөрөө шашнаас ялгаа байхгүй 1920 онд ус. Одоо юу ч чинь бид нар ингээд шашныг одоо манай эртний өмнөх тэдгээр зуунд үүссэн манай эртний тэдгээр зуунд уусаад ингэсэн гэдэг бол хөл бөмбөг бол сүүлийн ерөөхдөө
100 гаруй жилийн турш дэлхийн нийтийг бас эзэлж байгаа айгүй том шашны нэг хэлбэр гэж. Энэ нь болохоор спорт болон спортоор дамжуулж байгаа нэг хэлбэр те. За тэгвэл ийм нөхцөл Барселона клуб нь хүмүүсийн хувьд яасан бэлэр Каталон хөл нутгийн бахархал өөрийн онцлогоо хадгалах тийм гоё тайван орон зай болж гисэн. Клуб бөмбөг нь өөрөө айгүй тийм чухал юм байна. Яг бол тэднийг хаан ч утсан ингээд Франкогийн дэглэм ингээд хязгаарладаг тий зарим нь болиулдаг гэсэн бол хөл өмгүүдээр бол тэр нь арцсангуй баг байсан хэцүү байсан. Тийм учраас ийм алдарт хэллэг байдаг. Барселона клуб бол клубээс илүү зүйл юм аа гэсэн байдаг. За тэгээд Барселона Реал Мадридын хоёрын өрсөлдөөн юу гэдэг бол тэр зөвхөн хөл өмгийн өрсөлдөөн тоглолт байгаагүй. Тэр бол үнд сугсаа тий өөртөө соёлоо хадгалах асар том тийм даймсан. За энэ Барселона клуб зөвхөн хөл өмгийн багш харин нийгэм соёлын утгатай гэдэг санааг илэрхийлдэг. Одоо ингээд Испанд очиж исэн хүмүүс мэдэх байх Барселона хот гэдэг өөрөө маш том урлагийн одоо тийм хот штэ. Асар олон зүйл гайхамшигтай үзэсгэлэнтэй тий. За би болохоор нэг Баск Каталон өдөр зөвхөн Каталонд нэрэд байгаа шүү. Баскч гэсэн адилхан тий. За гол нь Барселоных нь илүү хүчтэй байсан байгаа. За Франкогийн үед клуб Барселона клуб шууд эсэргүүцэл хийсэн үг гэж байгаа. Барселона клуб бүхэлдээ Франкогийн дэглэмийн эсрэг улс төрийн байгууллага бол байгаагүй. Гэхдээ дарангуулын үед ийм ажиллагаа маш эрсдэлтэй байсан ойлгомжтой шүү дээ улс төрийн ажиллагаа. Гэхдээ энэ клуб нь Каталоны анцлагыг бол маш сайн хадгалж ирсэн. Каталон соёлын орон зай болсон. Камп Nou гэдэг зэнгэлдэх 1957 онд байгуулагдсанаар олон хүн цугладаг газар болсон. Энэ болохоор зэнгэлдэх хүмүүс каталан хэлээрээ ярилцах, нутгийн хувьд бол үзэл бодлоо илэрхийлэх юм боломж нь байсан. Тэр том зэнгэлт төрөл. Аюулгүй орон зай нь болж. Аюулгүй орон зай. Тэнд өөрсдийнхөө хүснээрээ ингээд хөл өмгөө үзэнгээ каталан хэлээр ярьдаг каталоныхон бүх чанараараа байж болох газар нь тийм байсан. За тоглолтын үеэр Испани бус Каталоны сэтгэлгээ тэнд илэрдэг байсан. За тийм учраас хөл бөмбөг гэдэг бол өөрөө шашин гэдэг бол эндээс хадгалж байгаа. Тэгээд Каталоны маш олон соёлыг энэ клуб ингээд хадгалж хөл бөмбөгөөр дамжуулж ингээд авч үлдсэн учраас энэ клубт маш өнч одоо хөгжөө нэмжтэйгээр алдартай. Манай өвөө дэмждэг гэсэн, аав дэмждэг. Тийм зөвхөн спортын баг биш юм байна. Тий, спортын баг биш. Тэгээ үндэсний ондоошлоо хадгалах арга байсан юм байна тий. Тий, одоо манай бүхтэй адилхан ч юм уу тий. Бид ингээд өөрсдөө хороол. Тэгээд Барселона клуб санхүүгүүд айгүй хүнд хэцүү тийм нөхцөлд каталончууд нь өөртөө мөнгө хосгох зэнгэлт хүрээлэнгээ барих тэр соёлыг хадгалах олон зүйлийг хийжсэн. Хандив өгдөг гэсэн. Ямар гоё юм бэ тий. Тий. За тэгээд 1970-аад онд Франкогийн дэглэм суларч эхлэх үед зэнгэлт хүрээлэнд бол Каталоны далба, улс төрийн ураа, ардчлалын дэмжлэг илүү дууд эхэлсэн байна. Каталоны хөл бөмбөгийн шигшээ баг гэдэг бүр шигшээ багийн тийм тоглолтууд хүртэл болдог ийм зүйлүүд бол үүсчихсэн. Тэгэхээр одоо юу ч чинь Франкогийн дэглэмийг ингээд тайлбарлах юм бол ерөөхдөө хамгийн тохиромжтой, ойлгомжтой, сонирхолтой болов гэж миний хувьд бодож байна. Одоо тэгээд Каталонч Барселона Реал Мадрид одоо ч өөр бодож байгаа. Реал гэдэг чи өөр Роял гэсэн үг. Хааны одоо баг гэсэн үг хэвгүй. Тэр регл гэсэн үг тийм. Тэгвэл тэр хааны багч нь яг уу Барселонот тэр тоглоно. Тэр хааны багийг хожин гэдэг бол өөрөө тэр Барселона хүмүүсийн хувьд тэр Билбаогийн тэр Баскууд хувьд бол хамгийн чухал зүйл байсан. Одоо юу чинь тэднийг байлдаж болохгүй, Франкогийн дэглэм унаж чадахгүй хөл өмгөөр нэрс тэрүүгээрээ өөрсдийнх нь баяр баясгал, өөрсдийнх нь хоосон сэтгэлээ дүүргдэг гэсэн байна. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо юу чинь хөл өмгийн багаас илүү энэ бол одоо үнэт зүйл, соёл маш олон зүйлийг хадгалж ирсэн зүйл. Бүр ийм үг гэдэг. Барселона хожуулж баярлах уу, Реал хожигдуулж баярлах уу гэдэг үг. Тийм асуулт байгаа шүү дээ. Барселона хожиход баярлах гэслөө Реал хожигдоход би хамгийн ихээр баярлана гэдэг тийм үг. Тэгэхээр энэ өөрөө ямар гүнзгий утгатай байдгийг илэрхийлж байгаа. Энэ бол зөвхөн спорт шин тий. Тий. Маш сонирхолтой. Баярлалаа заяа. За илүү хоёр дахь үеийн нэтгэжээд урдчихъя. За Атлас нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг мэдээж од мөндөр суугийн алтан гишүүд ивент итгэж байгаа. За од мөндөр сууг маань од мөндөр сүлжээ болон өргөжөөд өөрөөсөө 5 шин суугийг төрүүлсэн байна. За тэгээ бид нэр уран бүтээлийн улирлаа нэг гоё мэдээтэй эхэлж байгаа нь од мөндөр маань сууг биш сүлжээ болж өргөлөө 5 шин суугтай болохын хажуугаар бид нэр эх 3 жилийнхаа хөтөлбөрийг баталчаад байна. Эх 3 жилийн туршдаа ямар сэдвээр ямар нэвтрүүлгийг хийн хийх вэ, юуны талаар ярих вэ гэдгийг бид нэр ярилцсан маш их ажил хийсэн. Тэгээд мэдээж од мөндөр одоо сүлжээ маань цаашаад үйл ажиллагаагаа доктортой явуулахад монголчууд үзэг сонсогч бидний одоо та бүгдийн дэмжлэг үргэлж хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нэрийг бий болсон цагаас эхлээд бид нэр одоо энэ чинь 4 дахь уран бүтээлийн улираа шүү дээ тий. Бид нарыг дэмжсэн алтан гишүүдэд монголчуудаа баярлаа. Тэгээд та бүгдийн дэмжлэг гэсэн бид нэр цааш хэрэгтэй байгаа учраас та бүхэн од мөндөр суугийн алтан гишүүн болоод
бидний одоо үйл ажиллагааг дэмжиж одоо эх орноо гэрэлтүүлэх ажилд хувь нэмрээ оруулахыг та бүгдээс хүсэж байна. Та бүхэн худалдаа хөгжлийн банкны 94,000 41 91 05 518 94,000 41 91 04 518 дугаарын дуусанд 100,000 болон түүнээс дээш түнтэй хандив шилжүүлээд тэгээ гүйлгээний утхан дээр өөрийн овог нэр болон утасны дугаараа бичээрэй. Манай админ тантай холбогдоо таныг алтан гишүүд хэмээх фэйсбүүкийн нууц бүлгэмдээ одоо өрн орох болно. За энд мэдээж та алтан гишүүдийнхаа дунд ороод танилцаад мэдээлэл солилцоод мөн манай нэвтрүүлгүүдийг хамгийн түрүүнд алдаатай оноотой эдитл засвар хийхээс өмнө үүсэх бүрэн боломжтой. Мэдээж алтан гишүүн болохын хамгийн чухал давуу тал бол та эх орноо гэрэлтүүлэх ажилд бид нартэй одоо гар нийлэн оролцож байгаа явдал юм аа. За тэгээд хоёулаа төгсгөлд нь одоо Испантай холбоотой эдэн сонирхолтой баримт болон 1992 оны Барселоныг олимп хөл өмгийн багийн талаар альт ярив те. Тэглгүй яах вэ? За тэг. За орчин үеийн одоо роман гэж байгаа юм те. Роман гэдэг юм бол Испани хүн бол анх одоо суурин тавьсан байдаг. Энэ нь бол Мигель де Сервантес гэдэг. Энэ хүний бичсэн Дон Кихот гэдэг одоо ийм роман. Яг энэ юуг одоо роман гэдэг зүйлийг ингээд үндсийг тавьсан гэж үздэг. 1905 болон 1605 болон 1615 онд хоёр одоо хэсэг одоо хэвлэгдсэн бүтээл Сервантесийн өгүүлэмжийн хэмээг нь орчин үеийн романы одоо үнд суурийг бол тавьсан байдаг. Роман гэдэг цоошин зүйлийг бол Испани хүн гаргасан байдаг. За Испантай холбоотой өөр гоё зүйл байдаг нь Испанд юу байдаг? Ла Саграда Фамилия гэж одоо 100-аас дээш л одоо болт ингээд баригдаж байгаа юм одоо. Саяхан дууссан. Тий. Одоо барилга байдаг тийм. Энэ барилгын хувьд бол ЮНЕСКОгийн одоо энэ соёлын хувьд бол бүртгэдэг. За Антонио Гаудигийн одоо эхлүүлсэн бүтээл байгаа тийм. Барселона хотод 1882 онд бол эхэлсэн байдаг. За тэгээд 2026 онд бол энэ дууссан байдаг. Тэгээ энэ бол нэг гайхалтай сүм юм байгаа. Сүм тэр нэг уламжилт шашны дэгээс салаад хүний сэтгэл санаа тэгээ байгалыг тэр хүний сэтгэл санааны хязгаар төсөөлөн бодох чадварын хязгаарыг байгалийнхаа үзэсгэлэнтэй байгалийн тэр натуральны байдлыг одоо нийлүүлээд сүмийг өөрөөр байрж болохыг ер нь бол харуулсан гайхалтай бүтээл. За тэгээ Гаудигийн бол өөрөө 1926 онд асарсан. Тэрнээс одоо 100 жилийн дараа ингээд 100 жилийн хойгоо нь бас албаар ингээд яаж байгаа юм те. За барь дуусгах шүү гэж байгаа дуусгаж байгаа. За Испани дэлхийн хамгийн эртний ресторан байдаг. 300-ыг одоо дамжаад Испани хоолоор хүнд үйлчилж байгаа ресторан. Ямар гоё вэ те. Харин тийм байна. Энэ айгүй гоё сонсогч байгаад. За Sobrino de Botín гэж одоо нэрлэдэг. Дэлхийн хамгийн одоо энэ эртний ресторан байдаг. Мадрид гэдэг. 1725 онд бол байгуулагдсан. За яг үндэсний хоол ингээд Испани үндэсний хоолоор ингээд одоо хүмүүсээ одоо дайлдаг, үйлчилдэг генсийн одоо рекордод одоо бичигдсэн байгаа юм байгаа. За тэгээд мод болон тийм одоо төмөр юунуудтай одоо юунуудыг оруулж гисэн архитектурын хувьд оруулж гисэн ийм ресторан байдаг. За Испанаар байх юм бол заавал энийг одоо үзэх ёстой зүйлүүдийн нэг гэж үздэг. За Испани өөрөө бид нар ярьжсэн дэлхий дээр хамгийн их одоо очдог хоёр дахь улсын нэг. Аялал жуулчдын хувьд бол маш олон очдог. За тэгээд ЮНЕСКОгийн соёлын өв одоо бүртгэлтэй улсуудаас эхний 3 бичигддэг ийм том гайхалтай ус. За тэгээд ингээд харахаар энэ одоо маш их соёлын солилцоо, олон соёл ингээд одоо уусч хөгжиж явсан гэдгийг харж байгаа. Энийг бол бид нар юугаар харж болох вэ гэхээр Испани бүжгээр нь харж болж байгаа. Фламенко бүжгээр. Фламенко. За фламенкогоос маш олон төрлийн бүжгүүд бол энд бол байдаг. Испани бүжгийн соёл нь олон мянган жилийн түүх, олон үндэсний хойлмог, бүс нутгийн алгаа, хөгжин бүжийг бид нар өдөртмийн амьдралд ховсон уламжлалт. За фламенко бол хамгийн алдартай нь боловч энэс Испани энэ бүжгээс одоо салаад Өмнөд Америкт хүртэл олон төрлийн бүжгүүд үүссэн байдаг тийм. Энэ нөө эхлэл нь бол Испани энэ нэг түүх, соёл, өөртөө амьдралын юм аа. Энээс бол үүсээд дэлхийн нийтээр ингээд тарсан ийм зүйл одоо. Фламенко бүжиг нь өөрөө 15 дугаар зуунд нөгөө Испанд одоо нүүдлэн очсон одоо цэгануудын Рома хүмүүсийн нүүдэл байгаа шүү дээ. Рома хүмүүсээс гаралтай. Бүх бүжиг байхгүй. Амар юм омглон бардамтай ингээл гал ингээл улаан цустай юм шиг. Түрүү нөгөө аялал жуулчлалтаар ярьжсэн. Аялал жуулчлал үнэхээр том салбар нь бөгөөд нийт эдийн засгийн 75% аялал жуулчлалын салбараас олсон орлого бүрдүүлдэг. Ажилтнууд 20%, харин хөдөө аж ахуй 23%. Тэгэхээр аялал жуулчлалын салбараар ямар их мөнгө олж байна те? Тий, тэрийг бол одоо харуулж байгаа. Нэг хөдөө аж ахуй нь оливын тосны одоо жидүүн жимс гэдэг манайхаар те. Энэ жидүүн жимсний дэлхийн 45% бол Испанич одоо юу одоо зөвхөн Андалузийн одоо урд хэсэг те. Испани урд хэсэг бол одоо хангадаг. Тэгэхээр жидүүн жимс өөрөө нартад аягуулсан амрагт юм байна. Тэгэхээр яг тэр бүх урах бүх боломжууд нь Испани газар нутгаас байдаг.
За Испаний спорт руу оръё. Сая бол Барселона гэдэг клубыг бол хальт дурдлаа шүү дээ, тий. За Барселона 1992 оны Олимпийн наадмыг авсан. За энэ Олимпийн наадмыг Барселонад авсан одоо ямар түүхэн утгатай вэ гэхээр энэ болохоор дэлхийн шинэ цагийн дэлхий бий болж байна. Берлиний ан нураад, коммунист гэглэмүүд унаа тий. Одоо манад хүртэл тий. Барселона Олимп. За тийм учраас энэ бол эв нэгдэл дэлхийн инх тайвнууд бол асар том баяр наадам байсан. За тэгээд Испани Олимп, Барселонагийн Олимпийн наадмын нэг бамбар хасаадаг хэсэг үү шүү дээ. Харавдаг. Тэр бол одоо iconic буюу Олимпийн наадмын хамгийн гоё одоо бамбар хасааж байгаа тийм одоо. Одоо 1896 онд нэг анх гал хасааж байгаа шүү дээ. Тэр гал чинь ундрахгүй явсаар байгаа байхгүй. Тэгэхээр тэр галыг юун дээрээ хасаалгаж агаад буцаага харавдагтай Олимпийн бамбарыг. Тэр гоё нэлт тий. За тэгээд энэ Барселонагийн Олимп Испанд ямар одоо өөрчлөлтүүд авчирсан бэ гэж байгаа. Испангийн Франкогийн дараа 78 онд шинэ үндсэн хуулиа бичээд энэ ус чинь ингээд шинээр өөр ус улчиж арчилсан ус болж байна тий. За 92 оны Олимпийн наадмыг авсан, 82 оны хөл бөмбөгийн дэлхийн орчлоор тэмцээнийг авсан бас энэ ус. За тэгээд 82 оны дэлхийн ор болон 92 оны Барселонагийн Олимп. Ялангуяа Олимпийн дараа зөвхөн Барселоны хот эдийн засгийн өсөлт, Олимпийн бэтгэлгийн үрээнд зам, метро, онгоцны будал, бомб зэрэг томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Барилга үйлчлэгийн салбарт олон мянган шинэ байр бий болсон. За энээс хойш Барселонод хуучин аж үйлдвэрийн иргэн бүсээ шинжилээд орчин үеийн далайн хэрэгтэй цэцэрлэгт үрээлэнтэй Олимпийн дараа Европын хамгийн үзэсгэлэнтэй амьдрах даатуудад нэг болж өсч өгсөн байдаг. Зөвхөн Барселонод. Аялал жуулчлалын өсөлт Олимпийн дараа зөвхөн Барселоног өлтгөө Испаниостай нэмэгдсэн. Испаниостай. Яг бол Испани улсыг Олимп сурчилсан. За энэ Олимпиадор Испани дээр олон гоё нээлтүүд, гоё тэмцээн уралдаан ингээд өрсөлдөөнөөс гадна Америк нэгдсэн улсын Dream Team буюу сагсан бөмбөгийн мөрөөдлийн багт тогсон. Энэ өөрөө дэлхийд дээр маш том сурчлага болж байгаа. Барселона хотод тогсноор. Тэр чинь зөвхөн Америкийн сурчлага биш, тэмцээний зохион байгуулсан Испани улсын асар том сурчлага болсон. Испани сагсан бөмбөг бүр хөгжиж дараагийн Пау Газал тэргүүдэд тамирчид энээс одоо 14 жилийн дараа 2006 онд дэлхийн ор болж байгаа байхгүй. Яг л өөртөө хэлсэн мэт. Тэр мөрөөдлийн багийн тоглолт үзээ би сагсчин болсон гэж байгаа. Тэгэхээр энэ өөрөө ямар том соёл вэ гэж байна, тийм. За тэгээд Олимпийн дараа Барселонагийн аялал жуул, Испани аялал жуулаас гадна жил бүрх эрх жуулчдын тоо, зочд буудал, ресторан, худалдаа зэрэг салбарууд нь бүрт огцсон болсон Испани. Тэгээд одоо дэлхийд хоёрдогч шүү дээ. Тэр үед бол тийм байгаагүй, тийм. Гэтэл одоо энэс бас нэг юм харагдаад байна. Одоо нөгөө Испани маань over туризм буюу хитээцэн аялал жуулчлалын хөлд нэрвэгдээд байгаа гинэ. Хит их аялал жуулч нөгөө аялал жуулчлаар хит их хүн дэд бүтцэн уг нь сайн бий болгоцсон байж тээ 92 оноос хойш. Тэгэхээр хит их хүн ирснээрээ нутгийн иргэдэд амьдрах байр түрээс төлж амьдрах хоол хүнс авах боломжууд багасаад байгаа юм. Бүх зүйл жуулчдыг дагаж үн өсөөд байрны түрээс хүртэл үнэтэй болоод учир нь жуулчдыг хэрдэг учраас байртай хүн бол яасан бэ гэхээр Airbnb ч юм уу Booking.com ажилуулад тэр байраа нутгийн иргэн түрээслэхэ болоод нутгийн иргэдэд амьдрах газар болоод байгааг нь. Бас нэг сонирхолтой байранд тэнгисэн чинь тэр Барселоны Олимпийн бэлтгэлийг харж байсан. Тэрэн дээр ингэж хотных нь Олимпийн хорон шийдсэн гинэ. Барселоны одоо Олимпийн баг байгаа шүү дээ. Үндэсний зохион байгуулах багийн шийдээд бүгдээрээ яг ингээд Олимпиад зориулаад за тэдэн мянган 100 мянган хүн ирнэ. Зөвхөн энэ хүмүүсийг те Олимпийн үеэр 2-7 хоног уу 3-7 хоног байрлуулах гэж маш их буудал барьж хөрөнгө оруулалт байх шаардлага байна уу? Тодорхой хэмжээгээр барих нь зөв аа. Гэхдээ энэ хүнд зориулж зөвхөн Олимпиад зориулж ингэж олон буудал барих нь эдийн засгийн хувьд үр ашиггүй дараа нь бид нар тэдрийг яаж ашиглах вэ гэд. Тэгэхээр хитэх буудал барьж болохгүй. Тэрний оронд ингэж шийдсэн нь Барселона хотынхоо нөгөө далайн эрэг байгааз порт нь тэр бол нөгөө үйлдвэрлэлийн хэсэг байсан юм байна. Маш муухай алхахад явхад аялахад тохиромжгүй. Тэр хэсгийг нь харин улс нь өөрөө шинээр бүтээн байгуулад аялж амархад маш таатай хэсэг болгоод хамгийн том онгоцны нөгөө том одоо том усан круиз шипүүд шүү дээ. Аялын усан онгоцууд хүлээж авах боломжтой порт болгоцсон юм байна. Тэгээд Барселоны Олимпийн үеэр олон хэрэггүй дараа нь дахиж ашиглахдаггүй зочид буудал барихын оронд тэр портоо гоёулгаад портонд олон хэмжээний том круиз шипүүдийг байрлуулад зочид буудлын асуудлыг шийдсэн. Тэн дээр Америкийн мөрөөдлийн шоугийн кинонд гардаг те тэд нар усан онгоцноор байрладаг байхгүй. Хамгийн тансаг хамгийн лаг усан онгоцноор Америкийн мөрөөдлийн баг байрладаг. Газарт байрладаг байхгүй тэд нар чинь. Тэр нөгөө буудлын асуудлаа тэгж шийдсэн байдаг. За тэгээд Барселонагийн Олимп Испанийн хувьд бол спортын хувьд бол асар том дэвшил болсон. Барселона өмнөх ингээд Олимпиад ярахаар нэг алтан медаль, 2 мөнгөн медаль ч юм уу те. Нэг алтан медаль авах хамгийн чухал одоо тийм байсан байгаа байхгүй. За энэ Барселонд бас Олимпийн наадмаас нийт 22 медаль авсанаас 13 алтан медаль авсан. Нэгийг 13 болгосон байгаа тэр бол. Асар том дэвшил байгаа. 50%-аас илүү нь алтан медаль юм уу? Тий. Тэгээ дээрэс нь урд нь нэг л алтан медаль авдаг ус өмнөх Олимпиадыг харахаар.
Тэгэхэд 13 алтан медаль авсан. За энэ амжилт нь одоо Испани спортын сургалт, хөгжил, дэд бүц, түүх залуучуудыг спорт хөгжилд урам зориг асар олон зүйлийг өдөөж гисэн байдаг. За тэгэхээр энэ Барселоныг олимп бол Испани даяараа хүүхдүүд спортоор хичээлэх. Одоо энэ хөл өмгийн дэлхийн аваргаар төрүүлээд байгаа тэр хүүхдүүд бол тухайн үед бол ингээд төрсөн, өссөн, тэ урам авсан. Одоо 10 харсан хүүхдүүд байгаа. 2010 онд Испани хөл өмгийн дэлхийн аварга анх удаа болж байгаа. Тэгэхэд энэ хүүхдүүд яасан бах нь. Тэр Барселоныг олимпийг зарим нь үзсэн тийм хүүхдүүд. Тэгэхээр энэ өөрөө спортын хөгжил болон спорт гэдэг том индастрид Испаничууд том байр суурь эзлэх аюул том давуу талыг бол энэ олимп бол гаргаж өгсөн байдаг. За тэгээ Барселоны олимпийн хөгжлийн загвар нь олимп зохион байгуулалт зорьсон бус дотоодын хувьд бол аюул том судалдаг жишээ болсон байна. Их олон талаар. За тэгээд Испаничууд бол 92 оны Барселоныг олимпийн наадмыг бол энэ бол зөвхөн спортын наадам байгаа үгүй гэж дүгнсэн байдаг. Энэ бол Испани эдийн засгийн хот, эдийн засаг аялал жуулчлал, олон улсын нэр хүнд спортын хөгжил томоохон өөрчлөлт авчирсан түүхэн үйл явдлаа гэж нэрлэдэг. Энийг бол 1988 оны Сеул олимпиас ирдэг, 68 оны Токио олимпич юм гээд улс үндэстний хувьд өөрсдийнхөө өсөн дэвжих дээшээ гарч байгаа олон зүйл одоо улс орнуудыг юу хэрэгтэн прауд хэрэгтэй шүү дээ. Тэрийн энэ олимп бол өдөөж гисэн гэж үздэг. Бахархал хэрэгтэй. За тэгээд Испаний хувьд бол хөл бөмбөгийн хувьд тэд бол одоо нэг бүжигтэйгээ хөл бөмбөгийг уялдаа холбоолоод гэдэг шиг Испани хөл бөмбөг дэлхийн хамгийн гоё, хамгийн мундаг хөл бөмбөг нэг. Тийм учраас тэд дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд байгаагүй 3 том тэмцээнд дараалан төрсөн. Тэр нь 8 оны Европ аварга, 10 оны дэлхийн аварга, 12 оны Европ аварга 3 том тэмцээнд төрүүлсэн. За ингээд сая 2 жилийн өмнө Европ аварга төрүүлсэн бол энэ удаа дэлхийн аварга тэмцээнд үнэхээр гайхалтай тоглож тэд алтан медаль урьдсан. Ердөө дэлхийн аварганд дэрс ганцхан гол алдсан. Тэгэхээр энэ баг хамгаалтын хувь, тоглолтын арга барилын хувь, довтлогоо бүх юмараа ямар төгс баг байсан бэ гэдгийг Испаничууд харуулж байгаа. Испанд бол хөл бөмбөг шашин гэдгийг бол би түрүүн бол Барселона дээр гоё тулгуурлаад гоё ойлгуулж чадсан бахаа гэж бодож байна. Баярлалаа заяа. Маш сонирхолтой байлаа. За ингээд та бүгдэд од мөндөр сүлжээний од мөндөр суугийн тэг энэ бол од мөндөр суугийн атлас нэвтрүүлэг хөрлөө. Өнөөдөр нэвтрүүлгийг ивэнэтгсэн од мөндрийн алтан гишүүд болон чанартай амьдрын үрээтэй Мордон резиденсийн хамт олонд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баяртай. Баяртай.